За тэгээд 3-аас хормоос нь хэлэгчээ тэгээ үргэлжлүүлээ шүү педикюрт орчих. За баярлалаа. Үгүй чи ч одоо хичээлтэй эцтэй яваач. Гүчнээ. За яасан бэ? Эгч та надад 10k өгнө гэж яах вэ? Чи 2-3 хоногийн өмнө ээжээс мөнгө авсан гээзтэй. Тэр аа би даалт болоо тэгээ их юм илүүлээ дуусчтیں۔ За би тэгвэл чиний араас хийчээ. Одоо чи яас хичээл рүү ор төвжрээ тооцроо штий. Баярлалаа. Халууш байна цаа. За баярлалаа. Ядарч байна миний хч. Гайгүй. Бид энэ уцаг цэнэглээд хөө. За яах юм бүр зингэлээ. Чи ч одоо яас юу болоод гинт амир хүнд ойлгоноод байна. Яа, та ямар шулуу хэлдэг болсон юм бэ? Амар мэдрэгч гин үү? Амар мэдэгж штий. Чин дүүгийнхаа цаг амдахгүй штий. Тэгэл харин дүүдээ нэг 15,000 төгрөг өгч гээл. Яа. Чи бүр нэг нохон бас чиг цуулаад 5 гэж аваад үнийг бүр холгоч юмаа юм гэгой. Зэлтэй авт шүү. Харин идчихэд байгаа юм биш тий. Тэгэл үлсүүл. Чи гэр оронд нь хоол хүнс байдгүй юм шиг л баян үлсэж өгд юм биш юм. Болохгүй л тэр хоол ундаа хийгээд явал да. Одоо энэ цаг магчин болохоо илаа бас хоцорж байгаа юм шүү хичээлээсээ. Тэгэл бас нэг тэгсэн юм уу. Хүй. Танад үч юм уу? Хүй мөн биш үү? Энэ одоо юу гэж байна? Наашир. Хүй чи юу гэж байна? Хичээл юм чи яасан? Сайн уу бас гэж. Сайн уу? Сайн. Юу эмгээр явж байгаа л гинт ороод ирлээ. Тий бас та надад нэг 20,000 төгрөг өгнө ч гэдэг юм. Гүчлөө. Хүй. Чи аюул төр мөнгө хэрэгтэй байгаа илүү. Өгнө гэсэн юм бол өгөөч 20,000. Би ячгаа би өгнө гэсэн чинь чин чам руу цайны цагаар шилжүүлээ гэдэг юм хэлсэн шүү дээ. За одоо шилжүүлчих юм уу? Тий. За тэгье. За хичээлээсээ хоцорлоо ёо. За баяртай бас гэж. Баяртай. Яа, юу энэ дүүний арга бүр нээсэн чи одоо бүр ажил дээр дүүл наа ч юм уу надаас бүр 5 гэх нохон бас ч өдөр болгон цуулж авдаг за. Өөр хийм би. Томиг нь ундатан шүү. Аав мөнгөтэй мөнгө байгаа. Та надад 30,000 төгрөг авч ирдэг 30. Амар яалт хэрэгтэй. Хурдлаарай. Цагаалцсан уу? За. Хайсан бэ? Та надад 20,000 төгрөг өгч. Байвал 10 төгрөг өгч гээл. Чи юу бовтноод байгаа юм бэ? Чанга ирж яасан? 10k өгч. 5k. 5k. Үгүй хүний автобусны мөнгө өгч дээ тэхүү. Тэг аваач тий цаан чин дотроо мөнгө яах штэ.